Монголын радио. Та замд яваавал сонсоорой. Жолоо бариагүй бол бидэнтэй ярилцаарай. Монголын радио Тэнхлэг хөтөлбөр. За Тэнхлэг хөтөлбөртэй хамтаага танд баярлалаа. Тэгэхээр яг энэ цаг мөчид бид нар хөдөлгөөний аюулгүй байдлын талаар ярилцдаг. Та замд явна гэсэн шууд ярилцлагт таныг урьдгаа. Уламжил ёсоор та 30, 50, 22 дугаарын хугацаар бидэнтэй ярилцах боломжтой. Тэгэхээр хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад бидний оролцоо чухлаа гэж мэргэжлийн байгууллагууд хэлдэг бол бид харин энэ мэргэжлийн хүмүүсээс биднийг яагаад торгодгийг бэ? Бидэнд яагаад одоо өнөөдрийг хүртэл жолооны үнэмлэх олохгүй байгаа юм бэ? Яагаад жолоочийн бүртгэлийн оноогоос хасдгийг бэ гэд олон асуулт байдаг. Ийм ч учраас бид нар одоо хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой мэргэжлийн байгууллагууд, төрийн бус байгууллагуудын албан ажилтнуудыг урьдгаа. Өнөөдөр хэд бид нар хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад шинжлэгдсэн замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилт гэсэн сэдвээр ярилцахаар мэргэжлийн хүнийг студидтэй яг урьж ирүүлсэн байна. За танд өдрийн мэнд төргий. За тэгэхээр та бачиргал тэслэгчтэй ярих боломжтой. Нийслэлийн хан үйлдвэргийн замын цагдаагийн хэлтсээс олон нийтэд харилцах ажилтнанд тэслэгч бачиргал хүрэлцэн ирсэн байгаа. Тээврийн цагдаагийн албаны. Тэгэхээр замын хөдөлгөөний шинжлэгдсэн дүрмийг бид одоо өнгөрсөн оны, өөрөлдмөл 2018 оны 10 ангийн сарын 1-ээс эхлэн мөрдөж эхэлсэн. Тэгэхээр шинжлэгдсэн замын хөдөлгөөний дүрмийг бид нэг л өдөр мөрдөжээгөө. Бидэнд бас одоо мэргэжлийн хүмүүс тайлбарласан, таниулсан, та асуусан, бид хариулсан. Гэлээ гэхдээ одоо бас мөрдөгдөхгүй байна, хөвшөхгүй байна, алдаа гаргаж байна гэж одоо замын одоо зохицуулагчид тээврийн цагдаагийн албаны мэргэжлийн хүмүүс хэлж байгаа. Яг энэ талаар ярилцсан. Тэгэхээр зэрэг та зүйл ангийг асууж болно. За бүртгэлийн оноог яхаар хасдгийг та асууж болно. Яг гэвэл замын хөдөлгөөний шинжлэгдсэн дүрм, өөрөөр хэлбэл замын хөдөлгөөний дүрмийн оногдуулж байгаа зөрчлийн оноод хуультай торгуултай хариуцлагатай жолоочийн бүртгэлийн оноотой энэ бүхэн бол одоо холбоотой байна. Тэгэхээр та асуудаг шүү дээ. Намайг одоо торгоцсон мөртлөө оноо хасчлаа гэхчлээ. Тэгэхээр энийг одоо өнөөдөр яг одоо энэ цагт тодруулах боломжтой. Энэ ярианыхаа өмнө бид уламжил ёсороо өөрөөр хэлбэл бидэнтэй хамтарч ажиллаж байгаа даа хүрээ Тэрэт компани сурталчилгааг танд хүргэдэг. Тэгэхээр даа хүрээгийн цагийг зарлаж байна. Одоо мэдээч одоо даа хүрээгээр та үйлчлүүлдэг байх. Хэрв та ичнээ одоо сонирхож байгаа бол таны асуултанд хариулахад бэлэн байгаа гэдгийг хэлье. Тэгэхээр даа хүрээд олон төрлийн үйлчлэгээ байна. Хэрэглэгчдтэйгээ, бизнесмен эрхлэгчдтэйгээ хамт бид бүтээдэг. За олон үйл ажиллагааг бас санаачлагыг эрхэмлэж байна. Тийм учраас таныг сонсож байна гэж хэлж байгаа. Ингээд Монголын радиогийн Тэнхлэг хөтөлбөртэй хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэгдсэн энэ одоо цагтай хамтарч даа хүрээ Тэрэт компани ажиллаж байгааг танд хэлье. Ингээд даа хүрээгийн ээлжид сурталчилгааг хүлээж аваад иргэн уулзцгаая. 30, 50, 22 дугаарыг утасны хэлтэд байгаа. Бид танд хэлдэг шүү дээ. Та хэрэг жолоо ярьж байгаа бол ерөөсөө бидийг сонсоод яваарай. Хэрэг жолоо яриаг байх юм бол бидэнтэй яриарэ гэж хэлдэг. Энэ жолоо барьж явахдаа яавч одоо уцаар ярьж болохгүй тийм үү? Тийм, уцаар ярина гэдэг үл ямарч боломжгүй асуудал. Нэг хуримыг алдахад л та замтай бас толбогдно. Шууд та хариуцлага хүлээн. Тийм. Тэгэхээр гар утасны хэрэглээг бол одоо шинжилсэн замын хөдөлгөөний дүрм дээр бол бас хатуу хэрэгэлсэн байгаа. За баярлалаа. За эргээд уулзсголно. Одоо сурталчилгааг хүлээж авцгаая. Би Баянзүрх техникэлтэй үйлдвэрлэлийн төв инженер Батмах гэж байна. Маах бол одоо даар техникэлтэй үйлдвэрлэлийн төв нь одоо 17 оны 8 сарын 20 оноос болоод үйл ажиллагаагаа явуулж байгаа. Ямар үйлчлэгээ явуул? Бүхэл ажиллагаа байна. Онцлогч инженер хинтээ ярих вэ? Баясгалан гэдэг манай инженер байна. За баясгалан инженерээ даа хүрээ худалдааны төв дээр ажиллаж байгаа онцлогоо яаж явдаг вэ? За энэ машинаас эхлэе. За орж ирээд машиныг бол бичиг баримтын толголт юм хүмүүхэнд. Тэрэн дээр юу байх гэхээр арлын дугаарыг үзнэ. Утсан дугаар байна. Шаардлагатай бол хөдөлгүүрийн дугаар толгоно. Тэгээд нэмэлт хэрэгсэл нь 70 эмээс ослын зохицлын тэмдэг дугууны чирх хэрэгсэл. Тэгээд багж нөөц дугуй гэсэн юм байх хэвээр. Домкрат аймгийн бүх юмыг үзнэ. Дээрээс нь тухайн удирдлагад таарсан дугуйтай байх хэвээр. Тэгээд бүртгэл явагдаад дууссаны дараа
гэрэл тохиолын шалгана. Одоо фодорын гэрэл, холойрын гэрэл, эрх тохиолны гэрэл, хоромцны гэрэл, ухрах гарааны гэрэл, улсын дугаарын гэрэл гэх. Тэрний дараа бол дууны хэмиг үнийг үзнэ. Хийн даралтыг гэсэн юм. За тэгээд суудлын мөс аюулгүй талаасаа тий. Суудлын мөснүүд бүгд ажилтаа байна уу, байна уу гэдгийг үзнэ. Тэгээд шил төл хагахаа байна уу, бүтэн байна уу, цуурсан байна уу, арыг хагах толн байна уу, дотор төлөө толн байна уу гэдэг бүх юмыг үзнэ. Тэгээд дараа нь хаалганы бариул тэгээд одоо гадна өнгө үзмжийг тойроод үзнэ. Тодруулъя. Суулгац хийж байгаа гэрлийн төслийг өөрчилж байгаа юу? Уран үрэлттэй машин дээр хийж байгаа. Зөв үрэлттэй машин бол угаасаа үйлдвэрээс цаанаасаа байгаа учраас. Энэ машин? Энэ зөв үрэлттэй. Солонгосын машин учраас энэ дүүл. Ер нь хийж байгаа юу? Хийж байгаа. За. Өдөрт нэг 7-8 машин л хийж байгаа. За тэр нь болохоор нөгөө энгийн ээж дөрвгээд ламптай хол ойрон цуг байдаг машин дээр хийж байгаа. Тэрнээс нөгөө гиснам болоод эсвэл лед гэрэлтэй ч гэдэг юм те. Сүүлийн машин тийм дээр хийхгүй. За танах бус газруудыг бол харьцангуй ачаал багтаа байдаг баг. Тэгэхээр хэнийг ч хүлээж авна гэж хэлэх үү? Тэгээд бас л ачаалттай үедээ ачаалттай штэ. Цайны цагийн үеэр бол бас нэлээд ачаалттай байна. Өдөөс хойш бүртгэл хаах гэж байгаа өдөр бас жоохон ачаалттай байна. Хоёр өсөл өдөр ч юм. Бус өдөр бол гайгүй. Ерөнхийдөө тэгэл импорт 80 машин хийчихсэн. Өдөрт юу нэ? 70-80 машин. Заримдаа бараг 150 эрсэл үүсэж байгаа. Импорт голцоо орж ирнэ. Тийм. Одоо энэ машин ямар машин бэ? Энэ номертой, улсын дугаартай машин. Импортын машин дээр анхаарч зүйл хэлж өгөөч. Импортын машин дээр яг гайлс буугаад ирж байгаа тийм ээ. Тэгэхээр нөгөө гэрэл тохион бүрэн биш ч юм уу. Эсвэл замдаа эндээ хоолгог зүрэгдсэн. Эсвэл манай үлрэл таарахгүйгээр зуны дугуйтай ч юм уу. Тийм машин бол орж ирж байгаа. Тэрийг нь л тэгээд тавих хэсний шаардлага тавиад дугуйгаас хойж ирээд явуулж байгаа. За одоо бол одоо дулааны үлрэл ирж байгаа учраас солиороо гэдгийг хэлээл. За эхлэе. Тэрнэсийг аваа буугаад. За гэрчлэгийг яагаад шалгаад вэ? Гэрчлэгийг болохоор энэ тухайн тээврийн эрслийн арлын дугаарыг тулж ийн үгүй гэдгийг зөрүүтэй байвал энэ болохгүй байна. Зөрчилтэй машин гэсэн үг. Тийм байдал гардгүй. Энэ гарна шүү дээ. Одоо нөгөө янз бүрийн холгой машины чинь аваад юм эсвэл кузуг нь ашиглах боломжгүй болчиход гайлаар шинэ кузу оруулж ирэнгүүтээ энэ хэсгийг тасч яваад ингээ нөхөө хийчихдэг байхгүй. Тэгэхээр тэр нөгөө арлын дугаар зөрчилтэй машинд орж байгаа учраас болохгүй гэсэн. За хүмүүс арлын дугаараа хаана эдэг ч мэдэхгүй залууч болооч биш үү нэрлэхгүй л. За тийм. Арлын дугаар болоод тэр пайзны дугаар хоёулаа таарч хэвээр. Арлын дугаар нь болохоор тэр үйлдвэрээс зогсон юм байна. Арлын дугаар хаана байгаа тэр харуул. Бичвэртэйгээ тулж явах хэвээр. За энэ пайз нь. Энэ болохоор яг арлын дугаар нь. Одоо машин бүхэнд өөр ямар вэ? Машин болго өөр. Энэ хоорондоо давхцахгүй байх хэвээр. Энэ юу гинэ? Энэ болохоор энэ тухайн машинаас үйлдвэрээс яасан пайц. Энэ дээр одоо хөдөлгүүр хэдэн онд үйлдвэрлэсэн он сар өдөр тий. Тэгэл будгийн код мод гэнэ бүх юм тэмдэглэжтэй байгаа. Хөдөлгүүрийн багтаамж энэ. Энэ болохоор тэр дээр байгаа арлын дугаар гэдэг байгаа юм энэ дээр дахиад энэ байж байна. Энэ болохоор яг өөртөө байгаа үндсэн арал гэсэн үг. Энийг зогч. Голцоо хаана байрлалдаг вэ дугаарууд нь? За энэ одоо болохоор Япон машин болохоор суудлын доор байж болж байна. За энэ капот зөвхөн энэ хөдөлгүүрийн арын хэсэг байна шүү дээ тийм ээ. За энэ хэсэг дээр байна. За зарим машинууд болохоор арын тэшний хэсэгт бас байна. За тэгээд өөрөө энэ нэг джип машинууд болохоор чи ихэнх нь аравтаа гэдэг тустай. Тэд нар болохоор энэ пайз гэдэг юм болохоор хаалган дээр эсвэл урд салхины шийдэлнээрээ арлын дугаар нь болохоор үндсэн арам дээр нь дугуугийн доогоор нь үзэн гэсэн. Саяны ачааны машин хэлэхэд хойд дугууныхаа юун дээр арам дээр байгаа. За шалгая. За энэ үүнийх бол одоо ингээд арлын дугаар тулгаад үзэхэд энэ 17 оронтой тоо өсөг ингээд нийлсэн энэ тоо байна тийм ээ. Энэ бүгд таарч байна. За тэгээ энэ дээр одоо жишээ нь гэхэд энэний дундталд байгаа энэ хоёрын тоо гэхлээр тухайн үйлдвэрлэсэн оныг давхар зааж байгаа. Тэгэхээр энэ машин 2002 оны машин. Энд үйлдвэрлэсэн он 2002 гэж таарж байгаа учраас зүг байна тийм ээ. Дээрээс нь энэ улсын дугаарыг бас таарж ийн үгүй гэдгийг харна. Бүдэг юм эсвэл стандартын шаардлага хангахгүй улсын дугаартай байвал энийг солиулсан шаардлага тавина. Баярлалаа. За энэчлэнгээр ингээд техникийн үйлчлэг явагддаг. Энд одоо утаа юу хэмждэг вэ? Бензин хөдөлгөөртэй болоод дизель хөдөлгөөртэй машины утаа хэмжинэ. Газ одоо нөгөө нэг хайбрид гэж яриад байгаа шүү дээ. Энэ хоёр дээр л утаа агаар мөхөртөл хэмжихгүй гэсэн. Та бүхэн сая манайдаа өөрийн худалдааны төвийн байгаа баян зүрх төрхийн техникийн хяналтын үйлчлэгийн газар ирлээ. Манайд ажиллаж байгаа энэ хяналтын төв маань хагас бүтэн сайнгүй 7 хоногийн хагас бүтэн сайнгүй амралтын цаг заваа та зохицуулаад манай дээр ирээд үйлчлүүлж болно. Хагас бүтэн сайнгүй ажилладаг учраас танд маш боломжтой байгаа хаа гэж бодож байна.
За сая бид тэнхлэг хөтөлбөрийн таа замд явна уу? Шууд ярилцлагатай хамт байгаа. Даа хүрээ тэгээд компани даа хүрээгийн цаг сурталчилгааг хүлээж авлаа. За ингээд бид яриагаа цааш нь үргэлжлүүлнэ. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад бидний оролцоо сэдвийн доор ярилцж байгаа хан улс дүүргийн замын цагдаагийн хэлтсээс олон нийтэд харилцах ажилтан цагдаагийн тэслэгч Бачиргал оролцож байгаа. Шинжилсэн замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилт бид ямар алдаа гаргаж байна гэдгийг дээрээс яриагаа эхэлнэ. За тэгээ. За Монгол Улсын зөрчлийн тухай хууль шинжилгээтэй одоо батлагдсанаар нийтдээ 1700 гаруй зүйл залттай 16 нийтлэг одоо ийм том хууль батлагдсан байна. За энийг дагаад одоо яг замын хөдөлгөөнд шинжилсэн замын хөдөлгөөний дүрэн бас мөн дахин одоо батлагдсанаас хойш нэлээдгүй одоо бас одоо иргэд жолооч нартай сургууль сурталчилгаа явуулах юм ажлууд явагдсан байгаа. За энэ юунд одоо энэ шинжилсэн замын хөдөлгөөний дүрэн маань хэрэгжээд бас нэлээд хугацаа өнгөрлөө. За энэ хугацаанд одоо яг нийтлэг одоо энэ заалтын зөрчлүүд одоо бас арилахгүй байна. За энэ дэр нь одоо бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй ашиглыг хөргөсөн тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцох. За мөн одоо хөдөлгөөн эхлэх хөдөлгөөний инээвэр өөрчлөх. За тэгэл улсын дугаар. За эдгээр одоо дийлэнх зөрчлүүд бол эдгээр зөрчлүүдээр явж байна. За тухайн одоо тээврийн хэрэгслийн жолооч маань ашиглыг хөргөсөн бүрэн бус тээврийн хэрэгсэлтийг мэдсээр үжиж замын хөдөлгөөнд оролцдог. За үүнийгээ дагаад одоо зам тээврийн ослолд ордог гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл бүрэн бус мөн одоо гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл одоо хэрэглэх журам зөрчдөг. За эдгээр одоо нийтлэг зөрчлүүд байна. За нэрлэлд бас нэлээдгүй зөрчлүүд байна. За бидэнтэй сонсогч холбоо чинь асуултанд хариулаад явах болно. За эхлээд одоо биднээс байна уу? За та холбогдлоо. Ороо минь дүргий. За асуугаараа яриараа. За. За энэ автобуснаа өргөсөн энэ нөө жижиг зэрэг зогсон энэ нэг сайн хэрэгжихгүй байх шиг байна. Уг нь жижиг зэрэг автобусны буудлын өргөсөн буудлын зогсохгүй. Одоо зогсох. Энэ жоохон зөрчилдөд байгаа юм шиг санагдсан. Энэ уул дүрмээр юу яадаг вэ гэж. За баярлалаа. За энэ асуултыг одоо ярилцлага өхөн дээр асуудаг, хэлдэг, тайлбарладаг. Та дахиад тайлбарлаж өгнө үү? За тэгээ энэ бас нэлээдгүй бас арилахгүй байгаа зөрчлүүдийн нэг л дээ. Энэ чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр за өглөөний 06 цагаас орон 22 цаг хүртэл за чиглэлийн тээврийн хэрэгслийн автобус, тарилга буснаас бусад тээврийн хэрэгслийг бол зогсох бүрэн хоригдсан байгаа. Тэгэхээр энэ зөрчилтөөр бол одоо зөрчлийн тухай хуулиар 10,000 төгрөөр арга хэмжээ авагдж байгаа. За энэ дээр бол байнгын хяналт одоо бүсийн зохицуулагч нар, за мөн цагдаа зохицуулагч нар энэ дэр нэлээдгүй хяналт тавьж за буудал болгон дээр одоо чиглэлийн тээврийн хэрэгслийг одоо шахаж зогсох нь 0.5 м-ээс одоо ихгүй одоо зайд шахаж зогсно гэсэн одоо заалтын дагуу за энэ одоо заалтыг баримтлан одоо шинжилсэн ажиллаж байна. Тэгэхээр зэрэг та хэлж байна тий. Одоо шугам замын байцаагчид ажиллаж байна. Телекамераар хянж байна. Торгож байгаа шүү. Хариуцлага тооцож байгаа л гэдгийг хэлэх гээд байна уу? Хяналтаас хэд хичнээн байна? За хяналтаас бол одоо хэд хичнээн байна гэхээсээ илүүтэйгээр манай жолооч нар маань энэ заалтыг одоо буруугаар ойлгож байгаа юм шиг. Годамцанд би өөрөө ч гэсэн одоо ингээд хяналтайгаад бас нэг хууль сурталчилгаа хийгээд явж байхад бол нэлээдгүй зөрчилрүүл жолооч нартай бас ярилцаж үзэхэд за энэ дээр хүн буулгах суулгахын тулд төр зогсох хөдөлгөөн хийгээд хөдөлж болно гэсэн тийм өрөөсгөл ойлголттой хуучин замын хөдөлгөөнийхөө дүрмийг баримталж яваад лээ. Тэгэхээр одоо нэлээдгүй шинжилсэн замын хөдөлгөөнийхөө дүрмийг одоо өөрсдөө судалж мэдэх шаардлагатай. Энд бол ерөөсөө огт хоригдсан. Огт хоригдсан. Өөрөлдөө бүр хоригдсан. За тухайн гэхдээ энэ дээр бол 06-аас 22 цагийн хооронд огт хоригдсан ба. 22-оос өглөөний 06 цаг хүртэл хүн буулгах суулгахын тулд төр зогсох хөдөлгөөн бол хийж болно. Тэгэхээр энийгээ бас ингээд хоёр утгатайгаар бүр огт хоригдсан гэдгээр бол ойлгож болохгүй. Тэгтээ бол өдрийн цагаар 06-аас 22 цаг хүртэл бүрэн хоригдсан гэж ойлгох хэрэгтэй. За сонсогчдонтэй олгогдсон байна. За энэ төр зогсолт гэж юм байхгүй. Төр тэгтээ хугацаа заасан байгаа гэдгээсээ хэлээ. Шинжлэгдсэн замын хөдөлгөөрийн дүрмээс нэгийг л авч үзэх гэдэг юм байна. За та бидэнтэй олгогдсон байна. Сонсогч. Дэмэн дөрвья. За тэгээ асуугаарай. Шинэ жолооны үнэлэх одоо сольж өгнө гэсэн 3 сарын 9-нд бэлэн болгочихно гэдэг. Энийг одоо ямар хугацаар холбогдох вэ? Шуудан муудангаар ирүүлж болдгийн болов уу? Тэгээ бас бидний утас ширмсүүл наваад байсан үнэмлэгч гарсан байна гэдэг ингээд бас нэг мэдээлэл өгмөр өгчдгүүл юм байна. Тэрийг асуумаар байх юм. Холбогдох дугаараа өгөөч. За баярлалаа. За цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төв энэ ажлыг хариуцдаг. Тэгэхээр дөнгөж одоо өчигдөрхөн одоо хүлээж авсан мэдээлэлээр бол 4 сарын 15-наас ихэд одоо бид хэвлэж эхэлнэ гэж хэлсэн байгаа. Монгол шуудан компаниар одоо захиалах боломжтой гэдэг. За утасны дугаарыг яг одоо хэлэхгүй тань
Манай төслөгч. За энэ мэдээллийг бүртгэл хяналтын төвөөс авна. Гэхдээ одоогор бол яг үндсэн одоо жолооны өмнөхнөөс өмнө бол одоо өөр яг бичвэрмтэй бүртгэл хяналтын төв өгсөн тохиолдолд төр өмнөхийг л хийж гаргаж байгаа юм байна. Тэгэхээр энэ мэдээллийг бол бүртгэл хяналтын төвийн утсыг бол 102-ын дугаараас авч болно. Мөн одоо маань зам зэгдэгийн 9302 1124 гэсэн одоо жижигхэн утаснаас л аваад авчиж болно. За та 9302 1124 та тогтоогоод аваарай гэдгийг бас жолооч нартай хэлье. За ингээд бид нар өнөөдөр шинжлэхсэн замын хөдөлгөөний дүрмийн одоо ямар заалт журмыг бид одоо хэрэгжүүлэхгүй анзаарахгүй байна вэ гэдгийг ярилцж байгаа. Тэгээ олон асуултуудаас бас ийм тодруулах гэсэн зүйл байгаа. Юуны замын хөдөлгөөний дүрмийг зөрчлөө хариуцлага тооцож чинь торгуул оногдуулж чинь. Тэгээд дээр нь бас одоо зөрчлийн оноо хасж чинь. Тэгэхээр аль одоо энэ хариуцлага торгуулийг яаж хүлээлгэх заалттай дүрмтэй юм бэ? За энэ дээр бол одоо яг иргэдээс бас нэлээдгүй бас одоо юм бол гаргадаг. За нэлээдгүй маргаан үүсдэг ийм заалттай нэг байсан. За энийг л тайлбарлаж өгөхөд иргэд маань бас буруугаар өөрсгөл ойлголттой явдаг. За зөрчлийн тухай хуулиар бол одоо замын хөдөлгөөний дүрм зөрчөөд зөрчил үйлдсэн гэдэг нь тогтоогдоод нотлох баримтын хэмжээнд авч үзээд зөрчлийн хуулиар зөрчлийн арга хэмжээ авах гэж байгаа. Гэсэн дургуулын арга хэмжээ бэлэн бус. За энэ дээр бас нийт одоо 17 зөрчил дээр давхар одоо хариуцлагын арга хэмжээ гэж үзэж байгаа. За энэ дээр бол оноо хасж байгаа. За тухайн жолоочд нь 10 оноо байгаа. Нийт 17 зөрчил дээр жолооч нараас зөрчлийн одоо арга хэмжээ аваад дээр нь одоо оноо хасах журмаараа хууль зүйн сайдын баталсан журмынхаа дагуу энэ дээр бол оноо хасж байгаа. За одоо энэ дээр төслөгч асуух зүйл байна. За дараа нь сонсогчийг авъя. Бид нэрөө хандж байгааг бид харж байна. За 17 тухайлсан гаргаж байгаа зөрчил дээр бол бүртгэлийн оноо хасж байгаа тийм. Энэ 17 тухайлсан заасан тэр заалт маань замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийн одоо хуулиар оногдох хариуцлага дотор бас багтаж байгаа юм. Давхар. Тийм энэ маань давхар багтаж байгаа. Тэгэхээр зэрэг юу зөрчлийн хуулиар 11-ч 21-ч торгоно нэгэнт одоо юу зөрчлийн бүртгэлийн оноон дээр давхцаж байгаа учраас оноог ин часна. Ийм юм уу? Тий яг хоо энэ яг заалт бүр дээр биш. Одоо тухайсан одоо жолоочны гэсэндээ хариуцлагыг дээшлүүлэх л одоо ийм эрх зүйн зохицуул гэсэн үг. Тэгэхээр жолооч нар энийг хүн дээр их тусгаж аваад давхар одоо арга хэмжээ, давхар арга хэмжээ авагдаад байна. Зөвхөн зөрчлийн тухай хуулиар бэлэн бус торгуулийн арга хэмжээ хор жолооч нар маань торгуулаад ингээд болоод яваад байдаг. Нэгэсэндээ зөрчөөд байхад болно гэсэн тийм хариуцлагагүй ханддаг учраас энэ удаа давхар хариуцлагын арга хэмжээ гарч ирсэн. Багш жолоочийн оноотой ярьж байгаа гэсэн үг тийм ээ. За та холбогдсон байна. Асуугаарай. Хан урд үргээс шууд нэвтрүүлэг тантай ярилцж байна. Та асуугаарай. За би энэ автомашины даатгын тухай санал тавьбараа таны хүлээж авах. За бид нар сонсолгүй яах вэ? Уламжлах болно. Ард даатгал би машин даатгал юм аа. Нодлон 1000 төгрөг хасчаад энэ жил яриг удаа 3000 төгрөг нэмчихсэн даатгалын тухай судлаад. Энэ ер нь яахаар ингэ мөжлөг дуусуулдаггүй юм болоо энэ. Энийг тодруулж харах байна. За тэгээ баярлалаа. Та бидэнтэй холбогдлоо. За бид нэгэн л одоо тээврийн хэрэгслийн эзэмшигч хөдөлгөөний аюулгүй байдлын талаар ярилцж байгаа болохоор зэрэг даатгалын ард даатгал энэ компанид бид уламжлах болно. За бид нар өнөөдөр шинжлэхсэн замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийн талаар ярьж байгаа. Ямар алдаа гаргадаг, юуг анхаарах ёстой вэ гэдэг одоо ахлагчдээс хүлээж авч байгаа. Гэтэ сонсогчдтой холбогдож байна уу? Алло. За та асуугаарай. Энэ нэг юм асууя. Энэ одоо хүнийг таргацгаад бүс сүүж явсангүй гэж одоо давхар таргадаг. Ирхэн авдаг. Тэр одоо надад тааламжгүй юм шиг байна. Зүгээр таргацгаад тэгээд бүс сүү зүгээгүй байна гэдгээс оноо хасна гэдэг чи одоо давхар ингэж хүнийг нэг хэрэглэн гэж буруу юм байна. Хоёрдугаар тэгээд автобусны уудаар одоо жижиг машин ирээсээ автобусыг загсаахгүй шүү дээ. Бүр одоо бүр ийм захаад авгалтай одоо ийм одоо жагсаа суулаа марж хорсон зүтгэж байна. Өдөрт хөгөлдөөд байгаа. Шингэлтэй дөрөв автобусны ууд битээс очоод хөдөлж болохгүй шүүгээд тастаад байгаа. Замын цагтаагийн одоо авсан машин би дуудаад ирэхэд тэгээд одоо гарахгүй. Тэгээд дуудах өгч байгаад суугаад байгаа юм. Ингэдэг ажлаа болмоор байна. За энэ хэд хэдэн удаа гарч ирж байна. Та энэ тайлбар өгнө. Тийм ээ. Энэ хүн одоо хоёр асуулт тавилаа. Тэгээд эхнийхт нь одоо энэ хамгаалах бүсэн дээр бас мөн түрүүний тайлбарлажсэн зөрчлийн тухай хариуцлагын арга хэмжээний талаар ярьж байна. Тэгэхээр жолооч нар маань эхлээд энэ хамгаалах бүс бол одоо хамгийн одоо нийтлэг одоо зөрчлүүдийн нэг ба.
Тэгэхээр энэ дээр зөвхөн жолооч төр зорчигч төр бас давхар зүгөө төхөл зөвхөн жолооч төр арга хэмжээ авдаг болсон. Энэ дээр жолооч нартай хандаж хэлэхэд одоо хамгаалах бүсний хэрэглийг одоо ерөнхийдөө хөвшөөд ингэж явах энэ одоо зөрчлийг үл одоо өөрөө ингэж гаргах хэрэггүй нэгдүгээр, хоёрдугаарт энэ одоо энэ хамгаалах бүсийг одоо янз бүрийн одоо юм нийтлэг зөрчлүүд дээр жолооч нар маань одоо жолоочийн үүргээ ерөөсөн уншихгүй замын хөдөлгөөний дүрм дээр байгаа. За одоо шинжлэхсэн замын хөдөлгөөний дүрмээр зөвхөн жолооч бүсээ зөөх бишээ, зорчигч зүүнээ, өмнөх судал дээр таны дэргэд байгаа зорчигч бишээ, арын судал дээр байгаа зорчигч ч гэсэн сунаа гэд. За одоо бид хоёр төрлийн заалтыг ярьлаа тийм ээ. За юу сонсогчдонтэй халбагдсан байна. За өмнө бид нар болохоор зэрэг байна уу? Баана сайн байна. За та асуугаарай. Энэ нөгөө жолоочийн оноо гэж байгаа шүү дээ. За. Энэ ч нөгөө нэг жилдээ хэрвээ зөрчил гаргаагүй нөгөө жилдээ гаргаад зөрчил дээр нь дахиж тэр юуг нэмж өгөх нь сурах гэдэг үнэ юм бол оноог нэмж өгөх гэдэг. За та хариултаа сонсоорой. За тухайн одоо жолооч маань нэгсэндээ нэг жилд одоо хамгийн сүүлд асуулсан оноогоос хойш за бид хүмүүс дургуулын арга хэмжээ аваад торгуу одоо хариуцлагын оноогоо асууснаас хойш ямар ч одоо зөрчил гаргахгүй бүтэн жил замын хөдөлгөөнд оролцоод сүүлийн хасагдсан оноо л өөрийн одоо тухайн онон дээр нэмэгдэж оноо гэсэн журам бол байгаа бүртгэл хяналтын төвөөс. Тэгэхээр жолооч нар маань одоо хамгийн сүүлийн хасагдсан оноо л ямар ч зөрчил гаргахгүй бүтэн жил явсан тохиолдолд сүүлийн хасагдсан оноо орогно л гэж ойлгох хэрэгтэй. За бас сонсогчдонтой халбагдсан байна. Шинжлэхсэн замын хөдөлгөөний дүрмээр ярихдаа бид нар эхлээд зорчих игнэн дээр ярьсан. Дараа нь бид нар одоо хамгаалах бүсний тухай ярьлаа. За ингээд сонсогчтойгоо холбогдоод эренгуутл шинжлэхсэн замын хөдөлгөөний дүрмээс тэр олон одоо заалтуудаас гарч ирж байна. За та бидэнтэй холбогдсон байна асуугаарай. Байна уу? Сайн байна уу? Гэрлийн тусгыг хаана сольж байсан бол хаяг нь хаяг мэдэж чамаар. Тэгээд энэ үйлдвэр компани хан улс дүүргийн хүн байгаа юм. Юу энэ үйлдвэр компаниас 19 буудлын автобусын буудлаас зүүн дэшиг нөгөө хас банк гэсэн. Хас банкны зүүн талаар явсан дөрвөн замын уулзалт энэ харааны бэрхшээлтэй хүмүүс явахд айгүй хэцүү юм аа. Ногоон гэрэл асуулаар машинууд нь явчих. Ногоон гэрлээ асууд гарч ирэнтэй байдал чинь замын дунд ерөөсөө тал дунд явж байгаа ногоон гэрэл байхгүй болчихно. Тэгээд машинууд нь ногоон гэрлээрээ явчихна. Энэ дээр ерөөсөө цогц ямар зохицуулалт алга байна. Дандаа хараа модоо хүмүүс харааны бэрхшээлтэй хүмүүс явдаг. Тэгээд энэ дэр нэг гэрлэн дохио энэ дууд гэрлэн дохиомогоо тавих талтай болдгоо болоо гэж асууж байна. За баярлалаа. За хит хит удаа яригдчих байгаа асуудал яг энэ одоо зорчих хэсгээр явган зорчих. Тийм байна. За шинжилсэн замын хөдөлгөөний дүрмээр бас явган зорчигчийн үүрэг дээр нэлээдгүй заалтууд нэмэгдсэн байгаа. За үүний хүрээнд зөвхөн одоо хаан улдүргийн нутаг дэвсгэр дээр ярихад хараагүйчдийн холбоо яг манай хаан улдүргийн нутаг дэвсгэр биш Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг байгаа. Тэр би бас саяхан нэг очиж сургалт орсон. Нэгсэндээ шинжилсэн замын хөдөлгөөний дүрмээр. Тэгэхэд нэлээдгүй нүний асууж байгаа нэг бэрхшээлтэй зүйлийг асуусан. Манай дүүрэгтөл ерөнхийдөө нэгэн газар л одоо механик инженерийн сургуулийн гэрлэн төхөн дээр харааны бэрхшээлтэй хүмүүс зөвлөгчийн дууттай гэрлэн төхөө байдаг. За мөн одоо яармаг нисэх одоо зам төрийн хосол бас ихээр гарах хандлагатай саяны хүний одоо хэлдэг гэрлэн төхөө зэрэг газрууд дээр бид нар судалгаа юмудаа хийгээд техник замын хариуцсан байцаагч зохицуулагч байна. За бүрэн одоо холбогдох байгууллагуудад саналыг хургуулсан байгаа. Мөн гэмтрэгээс үрдсэн сэргийлэх салбар зөвлөлд бас энэ ажлыг энэ жилийн юмс томоохон ажлуудын нэг болгон бас хүргэж өгсөн байгаа. За баярлалаа. За тэгэхээр саяны сонсогч асуусан бид одоо мэдэх зүйлээс бас танд хэлье. Тэгэхээр гэрлийн бэлтцийг өөрчилж байгаа талаар асуулаа. Автоврын үндэсний төв хариуцж байгаа. Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийн техникийн хяналтын төвүүд дээр энэ бэлтцийг тавьж байгаа. Үн төлбөргөө та хандараа гэдэг хэлээ. Та Баянгол дүүрэг, хан ул дүүрэг гэж хэлсэн те. Тэгэхээр зэрэг өсөг тэрээд Айсад Баянголтой их ойрхон юм байна тийм ээ. Хяналтын үзлийн төвтэй. За сонсогчдонтой холбогдсон байна. Уг нь бол бидэнд сурвалжлага байгаа. Бас бид хэсэг хугацааны зөвлөгөөс сурчлагын амаар байна. Гэхдээ таны асуултанд хариулах хэрэгтэй байна уу? Байна. За та асуугаарай. Байна. Энэ зүүн дөрвөн замын уулзрыг юу яаж зохицуулнаар энэ ерөөс нэг хоёр дахь игний нь зүүн гарт руу байдаг. Бусдын чигээрээ дээр ингээ бүгд яагаад вэ? Тэрийг нь янз болтгон болоо замын голоор юм тавиад ч юм уу. Игнэр очоор оруулахгүй тэгээд хоёр игнэр нь зөвхөн зүүн гарт руугаа зах тал руугаа эргээд бусдын чигээр явах юм чи бүгд орж хацаач тэн дээр нэг юм байдаг болоо. Зарим одоо ийм зүйлүүдийг баймаар байна, хиймээр байна гэсэн зүйлүүд дээрээс одоо санаандгүйгээр жолооч одоо буруутан болдог. Тийм байдал гардггүй.
Тэг нь одоо ингээ игнэр чи бүр аль автобус чамаагүй өөрөөс нэг 2 дугаар игнэрээр явчихад бүр дараад өглөөд бол бүр хэцүү юм аа. За баярлалаа. За та энэтэй холбогдуулаад мэдээж дүрмийн заалтыг тайлбарлах байх. За энэ дээр одоо иргэд маань хөдөлгөөний одоо игнэ байр эзлэгч урамж өрцөх одоо ийм заалтын зөрчлөөс болж нэлээдгүй төвчрэл бусдаа одоо хөдөлгөөнд нь саад учруулах ийм заалтууд. За манай энэ зам бол нэг төвшний зам мэдээж одоо зам зохион байгуулалтаараа хийгдсэн. За хөдөлгөөний бас ачаал ихтэй Улаанбаатар хот маань 500 гаруй машин дамжин өнгөрч байна. Тэгэхээр энэ дээр одоо хөдөлгөөний одоо уулзуур гацнаас хэдэн метрийн зайд байр эзэлдэг тийм 20 метрийн зайд байр эзэлдэг. За эргэж жолооч нар энийг одоо буруу хөдөлгөөн одоо эхлэх болон хөдөлгөөний чийг өөрчлөх гэсэн одоо 18.7 гэсэн заалтыг зөрчснөөс болж одоо энэ одоо дээр хүний хэлж байгаагаар мэдээж одоо хоёроос илүү игнэгээр давхар одоо эрхээс зохицуулагчаар одоо зохицуулж байна. Гэрлэн төхөөр зохицуулж байгаа. Энэ зохицуултаас илүүгээр одоо өөр одоо эргүүлэх ямар ч боломжгүй. Ямар одоо чигээрээ явж байгаа бүх игнэтийг нийлж одоо 3 игнэтийг хөдөлгөөн зохицуулж урам зөрчиж эргүүлнэ гэж байхгүй. За та дүрмийн одоо тайлбарыг сонслоо. За тэгэл энийг л биелүүлэхгүй байх юм бол 18.7 гэсэн одоо замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн тооцогдох нь шүү гэж одоо албаны хүнлээ. За одоо нэг асуулт өгөө. Тэгээд хэсэг хугацааны дараа бид эргээ уулзах болно. Та бидэнтэй холбогдсон байна уу? Ороод. За та асуугаарай. Энэ хангуул дүүргийн 3 дугаар одоо энэ яг хангуул дүүргийн тэр дунд голын гүүрний уртлын зам үндсэндээ ингээд дуут тохиотой байдаг. Тэгээд тэр дуут тохио ажиллаад байгаа мөртлөө нөө машинууд нь яваад байх юм. Одоо жишээ нь тэнд бол голцоо хараагүй хүмүүс их амьдардаг. Тэгээд яг одоо энэ ногоон гэр насаад одоо нөгөө юу бид нар одоо ингээд явахаар зэрэг цаанаа тэрээс ногоон гэр нассан асуугүй хамаахгүй тэр асан байхад тэр дуутах ажиллаад байгаа машин нь яваад байдаг. Тэгээд бид нар ч одоо тэр бол хүнтэй яваад чадахгүй одоо заримдаа ганцаараа явдаг. Тэгээд тэрийг одоо яг хаана хянаж ийм болоо гэсэн нэгдүгээр асуудал байгаа юм. Хоёрдугаар тэр Алтай хотгоны одоо хоёр усгалтай зам ямар ч одоо бас дуут тохио байдгүй тэр цаатал автобусны буудыг цаатал дээр буучаал эргээгээл таягтай гараад ирэхэд ерөөсө тэрийг бол ерөөсө авч хэлж байгаа юм шиг байхгүй. Тэгээд одоо юу дайчих гэдэг нэг юм асуудал байгаа. Энийг одоо тэгээ яах вэ гэсэн юм. За яг хангуул дүүргийн олон нийтийн харилцаас оролцож байгаа болохоор танаа одоо өөрөөр хэлбэл энэ дүүргийн иргэд их асууж байна, лавлж байна, тэслэгч. Тийм энэ механик инженерийн сургуулийн одоо уулзрыг л ярьж байна л да. Энэ уулзрыг одоо тэр гэрлэн төхөө зөрчөөд байгаа. За энэ харааны бэрхшээлтийг хэлтгүү одоо нийтэд явган зөрчигчдэд одоо саад зөрчилж гэрлэн төхөө зөрчих одоо энэ дөрвөл 14-ийн 7-гийн 23 гэсэн одоо зөрчлийн тухайлаар 20,000 төгрөгөөр харах хэмжээ өгдөөд нэг он хасагддаг байгаа. Энэ дээр одоо хяналт тавьдаг вөхөр энэ ч бол одоо нэгсэндөө хоёр ээлжээр цагдаа зохицуулагч үүрэг гүйцэтгэдэг байгаа. Уулзуур дээр хяналт тавьж за мөн удирдлагын төвийн энэ камер зөрчил илрүүлэгч камер суурьсан мөн тэнцээ давхар телекамерын зохицуулагч одоо тэрийг хяналтанд аваад ажилладаг. Тэгэхээр хэрвээ энэ тохиолдолд одоо явган зөрчигч зам тавьж өгөөгүй за гэрлэн тохио зөрчөөд одоо хөдөлгөөнд оролцож байгаа бол камерын зөрчлөлөөр торгуулын арга хэмжээ. Хэрвээ цагдаагийн албаагч тэнцээ хяналт шалгалтыг үүрэг гүйцэтгэж байгаа бол дараагийн постонд мэдээлэх одоо ийм чиг үүргийн дагуу арга хэмжээ тооцогдоод зөрчлийг одоо арилгуулад ажиллаж байна. За тэгэхээр зэрэг ер нь телекамер яа шугам замын байцаагч ажиллаж байгаа хяналттай байгаа шүү, торгоод байгаа шүү гэдгийг одоо мэрэгжлийн хүн замын цагдаа тэслэгч маань хэлж байна. За сонирхуулж яг бид их торгуулт юм байна. Одоо замын хөдөлгөөний удирдлагын төв өөрөөр хэлбэл торгуулийн хуудас гэхэд бидэнд хэдэн 100,000-аараа ирсэн. Тэгээ нийт дүнгээрээ 5 тэрбум төгрөгийг өнгөрсөн онд бид зөвхөн замын хөдөлгөөний удирдлагын төвийн торгуулийн хуудас шүү дээ. Тэгтэл замын цагдаагийн нөгөө шугам замын байцаагчийн бас төхөөрөмжөөр өгч байгаа торгуулийн хуудас байгаа тийм. Тэр бид одоо их торгуулт юм байна. За одоо бидэнд ярих хугацаа бага болсон байна. Та одоо шинжлэхсэн замын хөдөлгөөний дүрмээс тэр заалт гэдэг бүр хэлээд өгөөч. Уг нь их л хэлж байгаа л да. За замын хөдөлгөөний дүрмээр одоо нийтдээ сая яг энэ гол заалтууд дээр нэгдсэн болон хэсэгдсэн арга хэмжээнд явлаа. За энэ заалтууд дээр би тодтож хэлэхснээр 3 заалтыг хэлье. За энэ чи 3-ын 7-гийн B замын хөдөлгөөний дүрмийн 27-гийн 1-гийн 2 за 27-гийн 2-ийн V гэх зэрэг одоо энэ улсын дугаар зөрчилтэй хөдөлгөөнд оролцдог. За энэ маань одоо нэлээдгүй зам тээврийн ослол эзэнгүү зам тээврийн ослол гарах за мөн давхар одоо гинтэргийн одоо гарах одоо юм шалтгаан нөхцөл болдог.
Тэгэхээр энэ заалтан дээр одоо нэлээдгүй зөрчлөлөөр чи мөн одоо суурин газрын доторх хөдөлгөөнд гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг хэрэглэх журам зөрчих гээд энэ 17-гийн 14-ийн 7-гийн 41 гэсэн заалт байна. За мөн одоо тусгай дуут тохио хэрэглэх гээд нэлээдгүй албаны шүүрэгдсэн одоо автомашинаас бусад жолооч нар маань одоо энэ хоригдсон нөхцөлтэйгээр тусгай дуут тохиог хэрэглэж хөдөлгөөнд оролцож байна. За тусгай дуут тохио гэдэг маань одоо зориултын бус одоо тусгай дуут тохиог хэрэглэн одоо бусдын болон одоо тий албаны автомашинд одоо саад учруулах юм зөрчлүүд нэлээдгүй байна. За бид хэд ялаа шүү. Ер нь ингээд яхам 3-ын 7, 27-гийн 1, 2, 14-ийн 7 гэл ингэж ингээд одоо бидэнд тайлбарлан танилцуулж өрөлгөл анхааруулж хэллээ. Дараа бид өргөжлүүлэн ярих болно. Гэхдээ орон нутгийн зам дах хяналт гэдэг сэдвээр ярих болно. Ирэх бүрүү гарагт яг энэ цаг мөчид 16 цаг 20 минутаас уулзах болно. 30 50 22 дугаарын утас таны өмнө нээлттэй байдаг гэдгийг хэлээ. Хүрэлцэн ирсэнд баярлалаа. Бидэнтэй холбогдсон талархъя. За баярлалаа.